Булган аймгийн Орхон сумын Орхон аймгийн Хөлийн загт 3 зэрэгэнд газар өмчлүүлэх сумын цэцэг даргын захирамжгаарч нэгдсэн зохион байгуулалттай ижил хашаа барих ажлыг 2014 онд эхлүүлсэн байна. Тус 300 иргэний хашааг барьсан өнгөц цамхаг хязгаарлагдмал хариуцлагатай компани барих хугацаанд хяналт тавиагүй гүйцэтгэх компаниа сонгон шалгаруулж зарлаагүй сумын удирдлагуудтай холбоотой иргэдийн гаргасан санал гомдлыг үндэслэн аймгийн цэцэг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтийг танилцуулахаар ажлын хэсэг Орхон суманд ажиллалаа. Аймгийн цэцэг даргаыг Орхон сумын халиун багт ажиллах үеэр 300 иргэний газрын асуудал, өнгөц цамхаг хязгаарлагдмал хариуцлагатай компани барьсан хашааны асуудал, суурьшлийн бүсэд тог татаагүй худаг усны асуудал хүндрэлтэй байгаа талаар иргэд санал бодлоо хэлсэн юм. Иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу аймгийн цэцэг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ зохион байгуулсан. Нэг сарын хугацаанд ажлын хэсэг холбогдох байгууллага сум иргэдээс гарсан санал хүсэлтийг судалж үзэн дүгнэлт гаргасан байна. Орхон сумын засаг даргад бол одоо ямар ч үсэн энэ нэг загварын хашаа барих ажлыг бол сайтад төлөвлөж зохион байгуулаагүй байна. Ажлын явцын хяналтыг бол тавиагүй. Зөрчил дутагдлыг тухай бүрэн засаг залруулах арга хэмжээг авч чадаагүй байна. Тэгээд бас нэг биш нэлээд хэдэн компаниудыг байжгаад тэр захиалагч иргэдийнх нь өөрсдийнх нь одоо санал хүслийн дагуу өөрсдөө нь энэ ямар хашааг барих вэ гэдгийг сонгуулад ингэ хийсэн бол их зүйтэй байсан. Ингээгүй зүгээр ерөөсөө нэг бетонын хашаа барина гэдэл тэрийг шууд сонгоод иргэдэд ингэ тулгацсан ийм асуудал нь бас тодорхой хэмжээний иргэдийг бухимдал хүргэх ийм асуудал болжээ гэж бид үзсэн. Дээр нь тэр гүйцэтгэгч компани нь одоо айлууд дундын тэр төмөр тонон хашаа байх хэвээр нэг зүгээр нэг дөрвөн банзаар ингэ уртааш нь ингээ зүгээр банзаар ингээ малын хашаа шиг ийм юм хийцэн байгаа. Тэгээ энийг дээр нь тэгээд бохрын нүхийг ухаж өгөх ёстой, хогийн савыг барьж өгөх ёстой гэд гэрээндээ тавьсан тодорхой хэмжээний энэ заалтууд бол хэрэгжээгүй байгаамаа. Орхон аймгийн иргэд Булган аймгийн хил цагийг дур мэдэн давж өөрсдийн байшин хашааг барих нь сүүлийн жилүүдэд илэрхийлсэн. Энэ асуудал тийм ч амар шийдэгдчих асуудал байгаагүй. Улсыг авч яваад томоохон үйлдвэр хотчлтыг дагсан нүүдэл тэнд суурьшигчдыг зогсоох ямар нэгэн арга байхгүй. Ядаж Орхон аймгаас Булган аймгийн хилийн бүсийг давж байгаа хөдөлгөөнийг сааруулах зорилгоор Орхон сумын цэцэг даргын 2014 оны А-дороо 205 тоот захирамжаар Орхон аймаг Орхон сумын хил дагуу 300 өрхөд газар олгох шийдвэр гарсан байна. Уг захирамж гарсны дараа Орхон сумын цэцэг даргын тамгын газар нэгэн жигдэж хашаа бариулах ажлыг санаачилж Орхон аймгийн өнгөц цамхаг хязгаарлагдмал хариуцлагатай компани сонгон ажлыг гүйцэтгүүлжээ. 2004 оноос л одоо энэ 4 оны Орхон сумын үеийн удирдлагууд Булган аймгийн иргэдийн хурал болоод Булган аймгийн удирдлагуудад энэ газар нутаг одоо Орхон аймаг том хотын хэрэгтэнд одоо өртөж алдагдаж байна. Энийг хамгаалах нутгийн иргэдэд өмчлөлийн газартай болгох ийм саналыг одоо Орхон сумын үеийн удирдлагууд аймагт тавьж шийдвэр одоо удаа дараа тавьж агаад тэгээ одоо 12 13 онд энэ газар шийдэгдсэн. За тэгээд дараа нь энэ хашааны асуудлыг бол газрын асуудлыг ер нь төлөвлүүлэхдээ энэ тухайн газар эхнээсээ өнөөдрийг хүртэлх одоо бүх бичиг баримттай холбогдох хэрэгцээ актуудыг энэ Булган аймгийн ажлын хэсэгт бол бид нар бүгдийг хөргүүлсэн байгаа. Тэгээ эхнээсээ энэ газрыг бол төлөвлөхдөө бол Булган аймгийн мэргэжлийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар оролцож газрыг төлөвлөж өгсөн. Булган аймгийн газрын харилцаа барилга байгуулалтын газар бол 0.6 байх хэвээр газрыг чинь одоо нөөц болцоо юм гэж 0.6-аар төлөвлөж өгсөн. Хоёрдугаарт нь одоо сүүлийн үед энэ томоохон хэмжээний хороолол бол зайлшгүй юм жишг хашаатай байгаа ер нь. Одоо 300 айл өгч байгаа юм бол ийм жишг ийм нэг хашаатай нэгдсэн хашаатай байх нь зүйтэй гэдэг бас ийм нэг мэргэжлийн талаасаа зөвлөгөө өгсөн. Тэгээ энэ гишүүд одоо ярилцж хагаад тэр загваруудаас энэ хашааг сонгогдсон байдаг. За тэгээ яг уу ер нь бол бас энэ 13 оноос одоо хүртэл одоогоос иргэдийг бухимдуулж чирэгдүүлж байгаа энэ асуудалд одоо хүлцэл өчөж байгаа. Миний хувьд бол одоо миний гаргасан алдаа энийгээ засах залруулна. Орхон сумын хувьд нүүдлийг сааруулах зөв алхам болсон. Гэвч ажлын гүйцэтгэлийг дутуу дулмиг хийснээс болж өнөөдөр иргэд тохироод байгаа юм. 300 иргэнд олгосон газар дээр нэгэн стандартын хашаа барих ажлыг сум зохион байгуулж өнгөц цамхаг хязгаарлагдмал хариуцлагатай компани Орхон сумын цэцэг дарга иргэн гэсэн гурвалсан гэрээг байгуулжээ. Хашаажуулах ажлыг 2 сая 120 мянган төгрөгөөр өнгөц цамхаг компани 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 11 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд гүйцэтгэхээр гэрээнд заагдсан байна.
Иргэд урьдчилгаа 50% өгч үлдэгдэл 50% хашаа хүлээж авсны дараа өгөх заалтч гэрээнд байгаа. Гэвч иргэдэд бариулсан хашааны чанар стандарт, өнгөц самхаг компани иргэдэд хандсан хандлага, хугацаа итрээд 2 жил болоход асуудлыг шийдээгүй байгаа талаар Орхон сумын иргэд ийм ярьж байна. Энэ компаниг бол тэр сонгон шалгаруулах гэж ердөө яваагүй. Оюун сумын засаг дарга энэ компани нөхөртэй гарын усаг зурцсан гэрээ асарж ягаад одоо энд байгаа улсуудыг шууд гарын усаг зурулж байгаа. Хэрвээ та энийг авахгүй бол өөр хүнд өгч. Энэ улсууд бол газраа эзэмшээ энэ замын дагуу газар эзэмшээгээд өргөдлөө өгсөн улсуудыг өргөдлийг 2 жил хүлээлгэсэн. Энд 11 он 12 онд өргөдлөө өгсөн улсуудыг энд бол олуулж ирсэн байхгүй юу? Тэгэхээр энд байгаа улсуудын ганц ирсэн зорилго мөн тэр байгаа та нарт хэлэхэд энэ бол ягаад гэвэл цэвэр лойвер. Энэ лойврыг та нар бол сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгж гарын усаг зурж ирчээд 300 хүнийг бол энд хохироочод байгаа шүү. Энэ хохирсон улс хохирныхаа төлөөд энд тэмцэх гэж ирсэн байхгүй юу? Тэгээ энэ ямар хохирол болж байгаа юм бэхээр энэ 3 нөхцлөөр энэ хохироосон. Тэр газар өмчлөх хуулийг дайламдуулсан. Энд байгаа энэ Орхон сумын ард түмнийг хууль эрх зүйн мэдлэггүйгээр дайламдуулсан. Сумын засаг дарга албан тушаалаа уруулан ашигласан. Энэ яагаад гэвэл тэргээр ашиглаж энэ газар олох энийг дайламдуулж ингэж өөрөө гарын усаг зурж өчнөө хүний өмнөөс бидний энэ чинь улсаас олох нэг удаа үн төлбөргүй олох хуультай шүү дээ. Тэр хуулийнхаа дагуу энэ улс газар аавь гэж өргөдлөө өгсөн шүү дээ. Тэгэд ингэж дураараа өөрөө юм хашаа бариулж өгөөд одоо бүр сүүлдээ хөдөөний улсыг ямар шүүхийн тогтоо шийдвэр гараагүй хаа шүүхийн шийдвэр үйлдэх хүн хүртэл дагуулж аваачиж өчнөө хүний мөнгө төгрөгийг хүчээр хурааж авч байгаа. Бол оюун даргуул эхлээд хийх гэж байгаа үйлдэл нь зөв. Эдагийн хийсэн санаа зүг байсан. Тэгээд яг энэ дээр арга хэмжээ аваагүй өөрөө тавиагүй. Би тэрэн дээр нь буруутгах гэж байгаа. Тэгээд тэр ажлын хэсэг нь ерөөсөө хариуцах ёстой. Тэр инхтээ даргуул бол одоо юуны тулд ажлын хэсэг ахлагч хийгээд энийг бариулах ёстой байсан. Тэр ямар ч үүргээ хүлээгээгүй. Ямар ч одоо хяналт тавиагүй ийм л юм байгаа. Би болохоор яг ингээд гэрээний дагуу бас сая 160 мянга засад тушаасан. Тэгсэн чинь одоо хүртэл одоо хашаагийн бариагүй байгаа. Тэгээд миний зорилго энд ирсэн зорилго болохоор ерөөсөө мөнгөө гаргуулж авах л хашаа бариагүй. Тэгээд нэгт хоёрт болохоор ерөөсөө иргэд маань болохоор ерөөсөө энэ банк газрыг төлбөрийг хийх гэж ерөөсөө банкнаас зээлдэж авсан. Тэгээд банкны хүү тооцож байна. Тэгэхээр бол тэр банкны хүүг нь одоо энэ компаниас эргээд банк өгсөн мөнгөө хүүгээ бодуулж авах бодолтой байна. Нэгт. Тэгээ одоо дараагийн асуудал болохоор энэ асуудал 0.6 га гэдэг. Энэ 0 иргэний өмчлөх газрын 0.07 шүү дээ. Тэгэхдээ тэр хэмжээндээ хүрэхгүй. Тэгэхээр энийг бол ер нь шаардлага хангахгүй гэж бодож байгаа. Ерөнхий биднүүдийн зорж ирсэн зорилго юу гэхээр ганцхан чиглэлтэй байгаа шүү дээ. Энэ асуудлыг нэг тийш шийдэх одоо хохирдгүй болохын төлөө ирсэн. Анхлан гэрээ хийхэд биднүүд чинь нэг өмгөр өрөөнд малын штэ хашигчаад яарч байгаад л нэг цаас өхлөөр нь гарын үсэг зурсан болохоос биш хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг биднүүд гэрээн дээрс уншиж чадаагүй гарын үсэг зурсан. Тийм учраас энэ гэрээ үлдэрээс өрөөсөн талыг барьсан гэрээ байсан болохоос биш хоёр талын эрх ашигыг хамгаалсан гэрээ байгаагүй юм байна лээ. Уншаагүй учраас биднүүдийн буруу. Ухааны үжээний хөлтөө зэрэг 13 оны 11 сарын 1 гэхэд хашаануудыг бүгдээр нь барьд дуусна. Тэр хугацаанд хашаага авч мөнгө тушаагаагүй хүн 0.5% алдагдлыг хүлээл гэж торгуултай байна гэсэн болохоос биш. Одоо 2-3 жилээр ингээд хойшлуулад юугаа газраа авч чадаагүй байгаа манимитийн улсуудад цаанаас ямар нэгэн тийм тэр тал хүлээх хариуцлага ерөөсөө байхгүй ийм гэрээ хийсэн юм байна лээ. Нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол эн чинь гүйдэг хаалгатай. Хогийн 2 савтай. Нойлын хүйг ухчихсан. Ийм одоо бүх юм арай өөрийн өргөж тавиад энд нь оруулна гэж хэлээгүй тийм гэрээ байсан. Тэгээ энэ гэрээнүүд бол бүгд зөрчигдсөн. Эцэстээ яах вэ гэхдээ зэрэг биднүүдийн зорилго бол хашаан чанартай байгаад боломжтой байдгийн бол нэг хэрэг. Үгүй бол энэ хашааныхаа үнийг зөв тогтоовол нэг хэрэг. Заавал 2 сая 120 мянга гэхгүй. Энэ чинь цохирсон үн байх ёстой. Одоо мөнгөн дээр тулаад явчих юм бол банкнаас зээл хийсэн ч вэ, хийгээгүй ч вэ би мөнгөө энэ хүнд өгсөн учраас тэндээс биднүүд банкны журмаар
хүүг тооцож эргэж авах ёстой. Ийм л байгаа. Одоо бид нар бол энэ хашаага ерөнхийдөө шийдвэрлүүлж авна гэсэн л хөдөөгийн зорилготой ирсэн. За өмнөх 4 жилд бол хөөцөлдөөд хилээд ирээд дээшээ тэнгэр бол доошоо газараатуу энэ асуудлыг хэн ч хүлээж авахгүй байсан. Ярьжсэн үг л ярьжсэн, хэл ам хийжсэн үг л хийжсэн. Энэ асуудлыг бид нар мэдчихлээсэн. Ийм хангалтгүй байна, болохгүй байна гэдгийг бол ярьж л байсан. Хэн ч хүлээж авахгүй. Өнөөдөр яг аймгийн шинэ удирдлага ингээд энэ асуудал ингээд хүлээж авч байгаад бас талархаж байна. За тэгээд цаашдаа хамтарч ажиллах юм бол энэ асуудлыг шийдэх гээд аймгийн ирчээд ах сум нь яагаад ирдэг юм бэ? Аймгийн сумын дарга нар тэр одоо компани захирлыг аваад ирч чадахгүй байгаа юм. Эднийг авчираад одоо биднийг уулзуулаад энэ асуудлыг яг энэ дээр шийдээд өгмөр байна. Тэгэл гэж бид нар ирсэн. Яагаад ингэсэн гэхээр бид нар ч одоо ингэ сонгуул болох гэж байна. Оюун даргыг гарахаас хүртэл хашаага авъя гэж манай багийнх ирсэн. Ер нь тийм шүү. Сонгуультай холбоогүй. Энэ оюун дарга гарчвал бид нар юу ч олдохгүй. Манай багийнх нь тэгж л ирсэн. Тийм болохоор одоо оюун даргыг авчираад одоо яхаас нүрд бид нарыг уулзуулаад одоо энэ хашаагийн маань ингээд аваад өгөөч ээ. Хашаага явахдаа бид нар ямар үндсэн санаа байна гэхээр бид нар ерөөсөө хашааг бараг авахгүй мөнгө аваад газар авна гэсэн зорилготой байсан. Энэ шаардлага авахгүй юм хашааг бид нар авахгүй. Ер нь бидний 19-ийг цуглуулвал бид нар одоо хашаага аваад мөнгө авна. Тэр хашаага аваад явдаг юм уу яадаг одоо мэдгүй өгсөн мөнгөө бид нар авмаар байна. Авахын тулд одоо авахгүй оюун дарга буучаар бид нар юм олж авахгүй. Ийм үндслээр бид нар энд ингэж одоо сонгуулийн өмнө ингэж ирсэн шүү. Энэ хүсэлтийн маань одоо биелүүлж ингэж өгөөч ээ гэж ийм хүсэлтэй одоо энийг шийдээд өгөөч ээ. Оюун дарга маргыг дуудаач ээ. Тэгээд тэр дараагийн тэр хойдлын тэр шүүх мөнгө бол хол санагдаж байна. Одоо тэр компанитаа дууд авчираад одоо уулзуулаад одоо бидний имийг одоо шийдэх боломж байна уу гэж л хэлэх гэж байна да. Одоогийн байдлаар тус газарт 100% мөнгөө төлсөн 107 иргэнээс 78 хашаа, 50% мөнгөө төлсөн 180 иргэнээс 54 хашаанд бариулсан. Үлдсэн 13 иргэн огт мөнгөө өгөөгүй бөгөөд 6 айлын хашаанд баригдаад байна. Хашаа чанартай хугацаанд баригдсан бол иргэд хил өгөхгүй тус хашаанд орох байсан. Гэвч малчин иргэдийн хуулийн мэдлэг дутуу байгааг далимдуулан нэг талыг хэд барьсан гэрээ байгуулж гэрээндээ үндэслэн хуулийн байгууллагаар далайлах нь чанаргүй зүйл хийсээр байгаа. Энэ мэт компаниудад хариуцлага тооцох эрх зүй хэрэгтэй байна. Ийхүү 2 цаг гаруй үргэлжилсэн хурлын эцэст иргэд шүүхэд хандна гэсэн байр суурин дээр бат зогссон юм а.